Тэгэхээр зохиогч нь ингэж хэлж мэдэж байгаа. Анхнаасаа Петр Пэ хорон санаатай хүн байсан гэсэн үг. Хук яг үндэ жинхэнэ утгаараа баатар байсан гэсэн үг. Цагаан туулай тэр нь болохоор ерөнхий төгшөрийн эмгэг. Тэгэхээр энэ баримтанд тулгуурлах юм бол Тарзаны доотлол хэсэг тийм том байсан гэсэн үг. Тэгэхээр маш сонирхолтой. Disney-гийн үндэслэгч амьд байх боломжтой юу? За, hello guys. Дараагийн мэтлэлд тавтай морил. За, энэ удаагийн дугаарт хэдүүлээ яах вэ гэхээр та бүхний үнэхээр удаан хүлээсэн Disney-гийн хавд арсан нууц part 3-ыг хүргэж байна. За тэгээд маш олон хүмүүс одоо миний өмнөх одоо контентуудын комментэнд part 3-ыг хийж өгөөч гэсэн маш олон комментууд бичсэн байсан. Тийм учраас та бүхнийхээ хүсэлтээр энэхүү дугаарыг хүргэж байна. За тэгээд part 3 дээр гэх юм бол бид хүүхднээсээ үзэж өссөн Disney хүүхэлтэй кинонуудын маш хачирхалтай, аимшигтай нууцуудын хамтаа өнөөдөр мэдчих болно. За тэгээд долын мөрөдөл шууд эхлэе те. Хэрвээ та бичлэг хийхээс өмнө лайк дараагүй лайк дараа сабботрахаа битэн мартаарай. За тэгээд хэсэг зар шууртлага гарсны дараа хамтаа эхэлцгээе. Та энэ наадмаар хараахан дийлээ сонгож амжиг байгаа бол өв брендийн дийл маш олон төрлийн загвар хийцээр худалдаалж байгаа байна. Та мөн дээрээс нь 6 сарын 28-наас 7 сарын 10-ны хооронд худалдаа авалт хийх юм бол ханиа явах эрхийн бичгийн эзэн болох боломжтой байна. Та дэлгэрэнгүй Disney-гийн Тарзан хүүхэлтэй кино олон фэн болоод таамаг дэвшүүлсэн байж байна. Энэ тухай болохоор Тарзаныг Ана болон Элсагийн ах байж магадгүй гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Эцэг их нь одоо хөлөг онгоцны ослоор нас бараад Тарзан одоо ганцаар амьд үлдсэн. Зарим хүүхэлтэй киног одоо үзэж өссөн фэнүүд нь ягууч харсан бай гэхээр Тарзан яагаад одоо ингээд доотлын хэсгээ тагласан тийм юм өмссөн болоо гэсэн таамаг дэвшүүлсэн байт юм байна. Уулын Тарзан бол горилагийн дунд өссөн. Гэхдээ гориланууд болохоор хизээч ингээд доотлын хэсгээ хаасан тийм юм өмсдгөө. Тэгэнгүүт яагаад Тарзан гинт ичимхий зантай болчихсон бэ гэсэн хүмүүсийн нэг сонирхолтой асуудлыг бол төрүүлсэн байт юм байна. Тэгэнгүүт энэ дээр үндэслээд хэд хэдэн шинжлэх ухааны үндэслэлтэй одоо онолууд байдаг юм байна. Тэр онолууд нь юу вэ гэхээр судалгаагаар бол хүний одоо энэ доотлын хэсэг нь бидний хамгийн ойрын төрөл амьтан болох шимпанз эсвэл орангутан гориллтай харьцуулахад одоо биеийнхээ хэмжээндээ харьцуулах юм бол хамаагүй том байдаг. Тэрч байтугай хүнийхээс 2 дахин том биштэй эр горилла доотлын хэсэг нь дунджаар хүнийхээс одоо бага хэмжээтэй байт юм байна. Тэнгүүл логикоор бодонгол энэ юу гэж байгаа вэ? Тарзан горилланараас илүү том одоо доотлын хэсэгтэй байсан гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Тэгэхээр энэ баримтанд тулгуурлах юм бол Тарзаны доотлол хэсэг тийм том байсан гэсэн үг. Тэгвэл мөн өсөхгүй цэвэрхэн арьстай байсан тул өөрчлөгдсөн анхаарал татсан нэгэн болж өссөн учраас зарим гориллануудын хувьд болохоор шоолон атаархалт нь өртсөн гэсэн бол таамаг дэвшүүлсэн байт юм байна. Тиймээс энэхүү хаалтыг хийсэн шалтгаан нь юу вэ гэвэл зүгээр нэг нуугдах биш, харин нийгэмшил болон бусад гориллануудтай энэ тэнцүү харагдах хүссэнтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэл гаргаж ирсэн байна. Тэгэхээр товчондоо одоо тэр том нууц нь болохоор хэтэрхий одоо том байсан учраас зүгээр гаргаж явхад хэцүү байсан гэсэн үг. Тарзан тийм том байсан гэсэн үг. Тэгэхээр фэнүүд амар сонирхолтой юм ач холбогдол хүн те. Тэгээ нэг талаас нь бодонгол Тарзан жоохон байхдаа шууд ингээд хаалттай байсан шүү дээ. Тэгэхээр би чинь бараг хүүхэд байхдаа ямар ч хаалтгүй зурмаг давуулсан юм байна. Тэгээ бас айгүй сонирхолтой таамаглалаа те. Disney-гийн хавд арсан нууц 2. За бүгдээ Peter Pan гэдэг хүүхэлтэй киног бол үзчихсэн баг. Одоо хүүхэд насыг маш их чухалчилсан үлгэр мэт санагддаг хүүхэлтэй кино бол байдаг. Хүүхэлтэй кинон дээр болохоор Peter Pan Neverland гэх одоо нас нэмэгддэггүй хүүхдийн жаргалтай газрыг одоо харуулж өгдөг. Тэн дээр ч хөдлөөр амьдардаг. Гэхдээ Peter Pan-ыг харах юм бол одоо гаднаас шинэ хүүхдүүд бол авчирдаг. Мөн дээрс нь тэдийг хариуцж байгаа мэт одоо харагддаг. Тэнгүүл одоо фэнүүдийн дунд нэг сонирхолтой таамаглал гарч ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр Peter Pan бол нас барсан хүүхдүүдийг Devajin буюу Neverland руу дагуулж очдог. Тэнгэр илч байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Хүүхдүүд болохоор тэнд нас ахихгүйгээр үүрд үлддэг. Яг нас барсан үеийнхаа насан дээр. Гэвч 1953 оны кинон дээр Wendy болон түүний дүү нар гэртээ босож ирдэг. Тиймээс зарим нь энэ явдлыг одоо өвгөлтэй ойрхон байсан зүүд эсвэл туршлага байсан гэж бол үздэг юм байна. Тэгээд зөвхөн маш том харанхуй онол бас байд юм байна. Тэр нь юу гэхээр Peter Pan бол сүнсийг булааж хүүхдүүдийг одоо алж өөрийн ертөнцтэй одоо хордог хүчтэй нэг нь байж магадгүй гэсэн таамаглал юм байна. Тийм учраас Капитан Хук нь болохоор яг жинхэнэ утгаараа баатар байсан. Харин Peter Pan-ы бүх муу үйлийг зогсоохын тулд оролдож байсан гэсэн бол фэнүүдийн таамаглал юм байна. Тэгвэл энэхүү онолыг баталж байгаа нэг сонирхолтой зүйл байгаа юм байна. Тэр нь юу вэ гэвэл үлрийн зохиогч нь болохоор Баригийн анхны жүжигийн ноорог дээр Peter Pan-ыг хүүхдийг орноос нь хулгайлдаг хорон санаатан дүрээр хамгийн анх бүтээсэн байт юм байна. Тэгэхээр зохиогч нь ингэж хэлж мэдэж байгаа. Анхнаасаа Peter Pan хорон санаатай хүн байсан гэсэн үг. Хук яг үндэ жинхэнэ утгаараа баатар байсан гэсэн үг.
Та хэд минь энэ дээр юу гэж бодож чинь комменттэй биччихүүлтэйгээрэй. Disney-ийн хавд орсон нууц 3. Disney-ийн Frozen хүүхэлдэйн кино болохоор зүгээр нэг хөгжилтэй гэр бүлд зориулсан бүтээл биш байж магадгүй гэсэн таамаглал байт юм байна. Зарим онолоор бол энэ кино зориуд анхаарал сарниулах зорилгоор бүтээгдсэн гэж үздэг юм байна. За тайлбарлах юм бол урт хугацааны туршид нэгэн алдартай домог яригцаар ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Walt Disney нас барах үед Кирогийн аргаар хүлдсэн бөгөөд ирээдүйд нэгэн өдөр амьдлуулах зорилготой байсан гэсэн яриа байт юм байна. Зарим хүн бүр түүнийг Disney World-ийн хаа нэгтээ хүлдсэн байдалтай хангалагдаж бол байгаа гэж итгэдэг юм байна. Интернет дээр Disney Frozen гэж хайхад үзэх юм бол 2013 онд Frozen кино гарснаас хойш энэ хайлтын үр дүнгээр итгэмээргүй хувилдааны онолууд биш харин Элиза, Анна, Олифийн зургнууд л гарч ирд юм байна. Иймээс зарим онолчид юу гэж үзсэн бэхээр энэ бол Disney-ийн зүгээс зүгээр нэг хөлдөөсөн Disney тухай яриаг бүр мөсөн дарах зорилгоор хийсэн төлөвлөгөө байсан гэж бол үздэг юм байна. Харин энэ онол нэг сул талтай байна. Тэр нь болохоор Walt Disney Frozen гэж хайвал хуучин дамгууд суу яриа дахиад гарч ирэх юм байна. Тэгэж үзэнгүүл юу гэж байгаа вэ гэхээр энэ бүх зүйл зүгээр нэг давхцалтуудыг байхыг бас үүсэхгүй маа гэдэг зүйлийг хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ онолын дагуу Disney-г үнэлэгч өөрөө мөсөн дотор хөлдөнгүүтлээ тэрийг нь дарахын тулд Frozen гэдэг хүүхлийг нь зохиосон гэсэн үг үү? Тэгэхээр маш сонирхолтой. Disney-гийн үнэлэгч амьд байх боломжтой юу? Гэхдээ хүн хөлтөд амьд байна гэхээр за яста би л авсаа мэдэхгүй байна. Хүн хөлтөд амьд байх боломжтой юу? Disney-гийн хавд арсан нууц 4. Таад минь Up гэдэг хүүхлийг нь бол үзчихсэн байх. За нэгэн онолоор бол Up гэдэг киноныг хайр татам үг зүйтэй хөгшин болох Карл нь унтаж байхдаа нас барсан гэж бол үздэг юм байна. Тэрээр байшингаа орхих ёстой болсноо сонссон шөнө нь унтсан чихтэй амьсгал хураасан гэх онол юм байна. Тэнгүүл цаашлах бол энэ онол нь илүү сонирхолтой болно. Карлыг дагалдан аялдаг Россел хүү бол үүндээ тэнгэр илж яг It's Wonderful Life киноны Clarence шиг өөрийн тэмдгээ хүртэхийн тулд Карлыг дараагийн ертөнц рүү дагуулan явсан гэж үздэг юм байна. Росселын бэлэгдэл буюу Squat-ийн тэмдэг Деважингийн хүрхрээ рүү явж байгаа нь энэхүү онолыг улам үнэмшилтэй болгож байгаа юм байна. Тэгтээ нэрнгэсээ түүхтэр болохоор Деважингийн хүрхрээ гэдэг газар руу явдсан шүү дээ. Тэгэхээр энэ хөгшин анханасаа нас барангуутлаа энэ бүхэн ертөнц хоосон төсөөлөл байсан бол яг уу бас эвгүй юм те. Disney-ийн хавд арсан нууц 5. За та хэд Zootopia гэдэг бол хүүхлийг нэг үзчихсэн баг. Zootopia нь болохоор Disney-ийн маш алдартай хүүхлэг кино. Олон төрлийн арьс өнгө, хамтын оршихуй, ялгуурлан гадуурхал зэрэг сэдвүүдийг хүчтэйгээр илэрхийлсэн хүүхлэг кино. Гэхдээ зарим онолчид үүнийг бүрч илүү харанхуй, бодит амьдралтай холбоотой утгатай гэж үздэг юм байна. Кинонд нэг бүлэг болох ангууч амьтад генет зэрлэгшиж тогшилж эхэлдэг. Анх харахад энэ нь болохоор тэдний төрөлхийн зам мэт ойлгогдож тэдийг улам аимшигтай гэж бодогдуулдаг. Гэхдээ киноны төсөл тодорхой болгодог нь эдгээр амьтад зориуд нэг төрлийн бодистой тарилга хийлгэсэн учраас ингэж тогширсан бөгөөд энэ үйл ажиллагааг Zootopia хотын орлогч дарга өөрөө зохион байгуулсан байдаг. Харин нэг онц сонин онол нь юу вэ гэвэл зарим онолчид энэ кинон үндэ Америкийн нэгдсэн улсын хар тамхины хямралыг зүүрлэн өгүүлж байгаа үзэгдлээ гэж үзсэн байна. Тэдний тайлбар болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газар өөрийн хар арьс иргэдийг оршин суудаг бүсүүдэд кокаиныг нь зориуд тараангуутлаа тэр орчныг дотроос нь гэмт хэргийн бүлэглэл хүчирхийллээр нураасан гэж үздэг хувилдааны онол юм байна. Энэ нь гаднаас харах юм бол энэ хүмүүс төрлөх зангаараа догшин аюултай мэт харагдаж ялгуурлан гадуурхах шалтгаан болж өгд юм байна. Тэгэнгүүт бусад арьсуудын дунд болохоор айдас бий болоод үзэн ядалт улмаар нэмэгдсэн. Тэгэнгүүт харангуул энэ яг л киноны орлогч дарагтаа яг хийсэн үйлдэлтэй яг адилхан байсан юм байна. Тэр ангууч амьтдаг болохоор үнэхээр үзэн яддаг байсан. Тэднийг бусдад аимшигтай харагдуулахыг хүссэн. Тэгээд хялтаасаа гаргаж эцэст нь устгахыг завдсан юм байна. Тэгэнгүүт Zootopia гэдэг Google киног бол Америкийн ялгарлан гадуурхлыг бүр үнэхээр бодитоор харуулж өгсөн Google кино гэж бол фэнүүд нь үзсэн юм байна. Тэгэхээр энэ онол нь болохоор үнэхээр анхаарал татах зохиол. Гэхдээ бодууштай нэг зүйл нь болохоор Disney өөрөө тиймч нээлттэй, дэвшилттэй, сэтгэлгээтэй компани анханасаа байгаагүй. Үүсгэн байгуулагч Walt Disney ч өөрөө тийм хүн байгаагүй гэж үздэг юм байна. Тэгэхээр энд хэлж байгаа шиг Zootopia гэдэг хүүхлийг анханасаа Америкийн угс наадны ялгарлан гадуурхлыг харуулах зорилготойгоор бүтээгдсэн кино гэсэн үг. Бас цаад тутах нь бас байж болох юм те. Disney-ийн хавд орсон нууц 6. Тайлбан Toy Story гэдэг хүүхлийг нь бол үзчихсэн байх. Энэ хүүхлийг нь болохоор фэнүүд нь маш олон төрлийн утга бэлэгдлийг энэ хүүхлийнээс бол авалж харсан байт юм байна. Гэхдээ кино шүүмжлэгч Jordan Hoffman-ы дэвшүүлсэн онол бол тэдгээрээс хамаагүй илүү хар бараан онол байж магадгүй гэж үздэг юм байна. Түүний үснээр Toy Story 3 бол Holocaust-ийн бэлэгдэл байж магадгүй гэж үздэг юм байна. Тэгэхээр Holocaust гэж юу юм бэ? Киноны ихэнх тоглоомод өөрсдөө дээврийн хар орн руу нуухыг хүсдэг. Тэдийг хэнийгэн өөрийн хүслээр авч явахыг гэх айдас нь
тэдний тэнд хориг шалтгаан болдог. Энэ хэсгийг зарим хүмүүс болохоор Анна Франкийн түүхтэд зөвлөдөг юм байна. Анна Франк нь болохоор гэр бүлтэйгээ дээврийн өрөөнд хоригдсон нацистуудаас нуугдаж байгаад амиа алдсан эмэгтэй. Хүүхлийн кинон дээр болохоор дараа нь тоглоомуудыг Sunny Side Day Care руу авч явдаг. Энэ газар нь онлын дагуу хорих лагерыг төлөөлж байж магадгүй гэж үздэг юм байна. Тэнд болохоор хүчтэй дарлал, хатуу дэглэм, хамгийн амар дарангуулагч удирдагч, зөрүүд тоглоомуудыг хүчээр захирах гэх мэт үзэгдлүүд нь яг тусдаа харагдсан юм байна. Киноны төгсөлд болохоор тоглоомууд нь шатаагч руу татагдаж мөнхөх аюулд ордог. Холокостын үеэр олон еврей хүмүүс хорт хий болон галын шатаалтаар амиа алдсан эмгэнэл түүхтэй яг адилхан гэж үздэг юм байна. Эмчлэн бэлгүүд нь болохоор хүүхлийн кинонд хэд хүнд мэд санагдаж байж болохч Star Wars гэдэг кино нацистуудын дэглэмээс сэдэв авч кино хийсэн байдаг. Тэнгүүл Toy Story гэдэг хүүхлийн киноч энэ түүхээс сэдэв аваад хийснийг бас үгүйсэхгүй байд юм байна. Би нэг тийм кино үзчихсэн маань. Нацист хүмүүс еврей хүмүүсүүдийг нэг халуун зууханд оруулан гутлаа бүгдийг шатааж ирсэн нэг тийм кино. Нэрээ будаасан чинь Toy Story гэдэг хүүхлийн кино хүртэл бүгдийг шатаах гэж оролдсон шүү дээ. Тэр амар төстэй юм шиг санагдлаа. Гэхдээ Toy Story гэдэг хүүхлийн кино тэр эмгэнэлт үйл явдлаа санаа авч хийсэн байх магадaltaй. Disney-ийн хавд арсан нууц 7. Алиса гайхамшигын оронд кино болон ном ямар ч хөлбөрөөр галзуу ертөнц солиотой үзүүлэлтээр туршлагдсан байдаг. Үүнээс үүдээд маш олон хачиргалтай фэнүүдийн онол гарч ирсэн байна. Алиса кинонд болохоор мансуурлах бодистой холбоотой гэх онолыг ихэнх хүмүүс сонссон байдаг. Учир нь уг номын зохиолч болохоор Льюис Кэрролл Офион гэх мансуурлах бодисыг хэрэглэдэг байсан юм байна. Зарим нь номоо бичиж байхдаа ч хүртэл мансуурсан байсан гэсэн цуу хариулт байдаг юм байна. Гэтэ ном болон кинон зөвхөн зүүд мэд харагддагч зарим онолууд гүнзгий сэтгэл зүйн утга агуулсан гэж үздэг. Тэгэнгүүт энэхүү онолыг баталж байгаа нэг зүйл нь юу гэвэл киноны үйл явдал логикгүй байдал гаж бодит байдлыг бол харуулж өгдөг. Зарим судлаачид энэ нь Алиса зүгээр л хүүхдийн төсөөллөөр биш харин сэтгцийн эмгэгт автаж бодит байдлаас бүр мөсөн тасарч байгааг дүрсэлсэн гэж үздэг юм байна. Кинон дээр болохоор туулай нөх гэж бол гардаг. Тэр нөх нь болохоор сэтгэл зүйн там дунаж буг бэлэгдэл гэж үздэг юм байна. Кинон дээр болохоор Алиса онолтой гүнзгий нөх рүү олгодог. Энэ нь заримхны үзлээр болохоор хизээч гарах аргагүй галзуурал сэтгэл зүйн хямралын эхлэл гэж бол тайлбарлалт юм байна. Киноны төсөлд болохоор гайхамшигын орон зүгээр л уурших мэд бол арилдаг. Гэхдээ Алиса хизээч нүхнээс гарч буй мэд харагддаг юм байна. Гэхдээ ингэ бодлоо нэр итгэдэг те. Алиса нүхнээсээ гаралгүйгээр зүгээр ууршаад гараад ирдэг те. Мөн нэг баталж байгаа юм болохоор тэмлгүүд энэ сэтгэл зүйн эмгэгийг бол илэрхийлдэг юм байна. Зарим судлаач дараах бэлгүүдийг харсан цагаан туулай тэр нь болохоор ерөнхий түгшүүрийн эмгэг, Mad Hatter буюу галзуу малгайд хэд хөдөлгөөнт анхаарал сарниулах эмгэг буюу ADHD гэдэг эмгэг, Queen of Heart буюу зүрхэн хатан, нарциссуудын зан авирын эмгэг. Сүүлчийн үзэгдэл нь юу гэвэл Алисагийн сэрх үеийг харуулж өгдөг. Тэр багштай утгагүй зүйл ярьж байр гэж сэрдэг. Гэвч багш нь огт гайхдаггүй. Онолчид болохоор үүнийг багш нь Алисагийн сэтгцийн эмгэгийг байдлыг мэддэг. Гэхдээ тусалж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн юм байна. Киноны хамгийн сүүлд үзэгддэг өндөр шов хориотой барилга болвол сэтгцийн өвчтөй хүмүүстэй тусгаарладаг шашны асрамжийн газар байж магадгүй гэсэн бүр хүртэл онол байд юм байна. Тэгэхээр бас эвгүй юм те та аль онол нь итгэл үнэмшилт төрүүлж чинь та комментээр бичүүлдэгээрэй. За тэгээд энэхүү дугаар миний хүрээд өндөрлөж байна. Тэрүү та таалагдсан бол лайка дараа саботорхо битэн мартаарай. Тэгээд дараагийн дугаараар илүү сонирхолтой контентоор уулзцгаая. Тэгээд минь бас үзхийг хүссэн контентыг комментээр бичүүлдэгээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.